Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай, эрдэс баялагын нөөцөгтэй, зах зээлд ойр, мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. Сайн байцгаана уу? Би эдийн засгийн ухааны доктор Отгочлуу байна. Өнөөдрөөс эхлээд дэлхийд өрсөлдөх Монгол урьяатай өрсөлдөх чадвар гэсэн нэвтрүүлгийг хөтлөн явуулах болно. Ингээд өнөөдрийн манай эхний дугаарын зочноор Онорхуу маань ирсэн байгаа. Тэгэд урилга хүлээж авсанд баярлалаа. За өрсөлдөх чадвар гэдэг маань ерөнхийдөө тийм шинэ ойлголт байгаа. Энэ хугт түүнийг та яран өөрөө яг яаж ойлгож хүлээж авч? Ерөнхийдөө анх өрсөлдөх чадвар гэдгийг сонсоод бас ямар ч ойлголтгүй байсан. Тэгээ юу хэлээд байгаа юм те? За хүн хоорондын өрсөлдөө юм уу? За яг юуг хэлээд байгааг ойлгодгүй бас. Тэгээ мэдээж нөгөө таныг энэ нэвтрүүлэгт өрсөн болохоор бас жоохон өөрийнхөө хэмжээнд багахан цаг гаргаад судалж үзлээ. Тэгвэл нөгөө өөрт гарч ирсэн тэр сонирхолтой асуултуудыг танаас өөрөөс чи асууя гэж бодсон. За тэгэхээр өрсөлдөх чадвар гэдэг маань одоо миний авсан ойлголтоор болвол ер нь улс орны хөгжил дэвшилт хамгийн үнцэнтэй бөгөөд манай монголчуудын хамгийн анхаарахгүй өнгөрөөдөг том сэдв юм байна гэдгийг олж харсан. Тэгээд мэдээж би бас энэ нэвтрүүлэгт оролцъё гэдэгтээ их дуртай байсан нь бас өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ бусдад бас яг энэ өрсөлдөх чадварын ач холбогдлыг хэрхэн чухал вэ гэдгийг бас жоохон ч ихсэн ойлгуулчих гэж бодсондоо оролцож байгаамаа. Тэгээ ямар ч гэсэн танд нааг урьж оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. Тэгээ ерөнхийдөө өрсөлдөх чадвар гэдэг маань өрсөлдөөн гэдэгтэй холбож байна. Энэ бол их зөв. Улс үндэстний хувьд одоо өрсөлдөх чадвар гэж юу вэ гэвэл энэ бол өөрөө хөгжих чадвар л гэж ойлгож болно. Тэгээ ямар ч хүн бол амьдралынхаа туршид өрсөлдөж байгаа те ажил мэргэжил дээрээ, салбар дээрээ яг энтэй адилхан манай улс ч гэсэн дэлхий дээр өрсөлдөж байгаа. Тэгэхээр биднэрт ямар давуу тал байна, ямар сул тал байна, ямар боломж байна, биднэрт ямар эрсдэл байна. Тэгээд одоо хүмүүс шатар тоглодог, эсвэл олимпиад оролцдог. Хамгийн сүүлийн жишээ бол нөгөө e-спортын Монгол та сайн мэдж байгаа. Тэд нар хүртэл ингээ өрсөлдөж шүү дээ. Тэгэхээр адилхан 5 хүнтэй баг сууж байна. Яагаад ялаад байгаа? Тэр чинь цаана стратеги тактик явж байгаа. Энийгээ боловсруулахын тулд бидний давуу тал юу юм? Бидний сул тал юу юм? Гэдэг дээр л орсож байгаа юм л да. Яг хөө би ингэж бодсон. Өрсөлдөж гинэ гэдэг чинь хөгжиж гинэ л гэсэн үг. Тэ мэдээж өрсөлдөх чадвар нь сайн байж иж тэр чинь хөгжил авчирна, хувийн дээр ч байд юм уу, засаг захиргаан дээр байд юм уу, улс орон дээр байд юм уу. Тэгэхээр өрсөлдөх чадвар гэдэгт бид нар маш их ач холбогдол өгөх ёстой мэн гэж би ойлгосон. Тэгээд өрсөлдөх чадрын номыг ингээ хальт онгоолоод харахад цагаан гоо бас нэг хэлсэн үг байлээ. Аливаа нэгэн тамирчин амжилт гаргахын тулд бүх юма хэмжиж үздэг. За жин нь хэд байгаа, даралт нь хэд байгаа, өөрийнх нь ability нь хэр байгаа нь тэр тухайн спорттой зориулсан одоо тесрэлтийн чадварч байд юм уу, тесэх чадварч байд юм уу, олон хэрвээ холын занд гүйх ч байвал бүх юма хэмжээд өөрийнхөө сул тал дээр ажиллаж өөрийгөө хөгжүүлдэг. Яг тэр жишээ бол надад маш их таалагдсан. Бид нар яг улс орны хаана явж байгаа, бид нар юун дээрээ алдаж байна, юун дээрээ бидний давуу тал гарч байна гэдгийг бид нар маш сайн хэмжиж иж тэнцэнээс цаашаа нөгөө нэг хөгжлийн стратеги боловсруулах юм болов уу гэж бодсон. Хөгжлийн стратегийг болохоор хин нэгэн таамагаараа ч юм уу өөрийнхөө баримжаагаар өөрийнхөө мэдрэмжээр хийдгүү. Энэ дээр тоо худлаа ярьдгүү гихчлэн яг тоон дээр үндэслэж өрсөлдөх чадварыг хийх нь өрсөлдөх чадварыг энэ судалгаанд ач холбогдол өгч цаашдаа хөгжих нь зөв юм байна гэсэн ойлголт би авсан байна. Тий. Тэг яг энэ ер нь бол удирдахын ухаан гэх юм уу да менежментийн нэг хэлцэг үүдийн цаахаангоос хэлсэн. Тэгэхээр өрсөлдөхийн тулд хэмжиж сурах хэрэгтэй. Эхлээд хэмжээ сурцсны дараа бол хянаж чаддаг. Хянаад сурчих юм бол тэрийг сайжруулж болно. Дээшээ өксүүлж болно. Удирдах хөгжүүлж болно тий. Тэгэхээр энэ өрсөлдөх чадвар гэдэг маань ерөөхдөө одоо аргачлал талаас бол их олон юмыг хэмжиж байгаа юм. Гэхдээ цаана одоо яг юу хэлээд байна вэ гэхээр мэдээж одоо шинжлэх ухаанд бол нэгдсэн ойлголт байхгүй. Гэхдээ бидний хамтарч ажилладаг ийм Швейцарын нэг сургууль үүдээ ерөөхдөө бол юм бизнесийн удирдлага, төрийн удирдлагыг бэлддэг юм маш мундаг сургууль байгаа. Дэрэгдээ юм судалгааны төвтэй. Тэгээ бид нар тэдний аргачлалыг ашиглаж байгаа.
Тэд нар өрсөлдөх чадварыг юу гэж тодорхойлж байна вэ гэхээр альва үндэстэн иргэнэ сайн сайхан аж аргалтай амьдруулахын тулд бизнес нь хүчрхэг байх ёстой. Бизнесийн орчныг бүрдүүлэх ёстой тийм. Тухайн хүн одоо дуртай ажилдаа ордог, дуртай бизнесээ хийдэг. Тэр бизнесийн орчныг иргэдэд таатай ойлгохын тулд тухайн үндэстэн юу хийх ёстой вэ гэдэг. Ингээд сонгоноор бол ийм 3 давхар гэх юм уу та. Хамгийн төвд нь бол иргэдний хэр аж аргалтай байна. Тойроод бизнес нь хэр хүчрхэг байна. Тэрний дараа тэр бизнесээ дэлхийд өрсөлдөж байгаа тэр бизнесээ яаж хөгжих хөрс өрийг бүрдүүлж чадчихна. Төрийн бодлого. Гэхдээ энэ швейцарчууд бол төр гэдэг үгнээс маш их зайлсхийдэг юм байна. Тэрний оронд үндэстэн гэсэн үг ашиглаад байгаа. Nation гэдэг. Тэд нар хизээж state гэж үг ашиглахгүй. Тэгэхээр тэд нар юу гэж хэлж байгаа нөхөр тухайн үндэстэн хөгжинд чинь зөвхөн төрийн асуудал биш. Төрийн бас байгууллагууд байж болно, хэвлэл мэдээллийнхэн байж болно. Иргэн өөрөө байж тэр чигт илүү том зураглалаар харж шít nation гэж. Тэдний философи шал өөр л дээ. Тийм байна. Тэд нар ч нөө шууд ардчлалтай тийм. Тэгээд манай ч одоо тэгээд төр гэдэг үг баг хамгийн модны үг юм шиг тий. Тэгээд төр гэдэг үг бүх юмд л одоо гарч идэг. Төрийн оролцоо бүх юмд л байдаг. Мэдээж одоо энэ жишгээс бас залуу хүний хувьд би төрийн оролцоо ер нь бага байж иж, хувийн хвшлүүд нь илүү бизнес нь илүү байж иж яг таны хэлсэнчлэн тэр төвдөө байгаа хувь хүний хөгжил, хувь хүний аз жаргал тэр хувь хүний одоо ирээдүй илүү чухал байх юм болов гэсэн би бас өөрийн дүгнэлттэй явдаг. тэгэхээр манайд бол ингээд нэг салбарыг дэлхийд өршөлдөж яах гэж үзье л да. Тэгэхээр манайхны нэг уламжлалт ойлголт нь сайд нь хараад байдаг. Сайд мундаг хүн байх хэрэгтэй тий. Сайд мундаг хууль бутлуудаар салбараа ингээд чирээд явах хэрэгтэй гэсэн ойлголт байдаг. Тэр энэ өршлөх чадвараар тэргүүлж байгаа улсууд байна л да. Швейцар, Хонконг гэд тэнд философи нь Сингапур шал өөр. Тухайн компаниуд нь өөрсдөө инновац хийдэг тий. Одоо тэр сайдынх нь ойлгохгүй мэдэхгүй шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргаж ирээд тэр дэлхий рүү довтолж идэг. Тэдний хэлдэг юм бол төр айлхаар хол байгаад үг чи. Бидний бизнес эрх чөлөө, шинийг санаачлах эрх чөлөөнд бити халдаач. Харин бид нар хин нэгэнд хулигтуулах юм бол, эсвэл дээрэмдүүлэх юм бол, эсвэл хин нэгэнд гэрээгээ хийгээд тэр нь биелүүлэхгүй байх юм бол та нар орж ирээ. Бусад үед бити орж иргээд байгаа. Тэгэхээр бас нэг тийм цаана сонирхолтой нэг тийм философи харагдаад байгаа юм л да. Яг нөгөө хандлага шал өөр байна л да. Тэд нэр тогтсон соёлын ч гэсэн ерөн шал өөр байна. Яг яг саяны жишээтэй авч үзвэл хизээч Стив Джобс ингээ Америкийн технологийн салбарын сайд бас хийдгүүлсэн байхгүй тий. Тэр чин компани өргөжүүлээд ингээл явж байгаа. Сайд нь өргөө. Тэгээ манайханд болохоор энд яг түүчээлэх хэвээр нь хамгийн лаг байх хэвээр гэж бас нэг ташуу буруу ойлголт байгаад байх шиг байна гэдэгтээ тантай бас санал нэг байна. Манайх одоо улсыг хөгжүүлнэхээр нэг улс төрч сайд дарга харагдаад байдаг тий. Тэнд бол шал өөр шүү дээ. Одоо тэгтээ нэг ийм айгүйх ажиглагддیں۔ Одоо энэ нэг хилцүүлэг хурал зөвлөгөөн болж явах одоо салбарынхаа айгүйх ирээд төр одоо ингээд бодлогоор те татварын бодлогоор ч гэдэм юм ингээд бизнес хувийн хвшлээ бас их дэмжиж өгөөч гэдэг тийм хүсэлтүүд айгүйх тавигддаг. Та тэр тал дээр юу гэж боддог вэ? Ер нь Герман, Швейцар энэ тэрийг харж байхад те би бас ингээд зарим юмыг хараад байхад Герман тэрт бол чинь татвар Монголоос илүү өндөр байх шиг харагдаад байгаа юм. Тэнгүү тэр татварын бодлого нь ингээд янз янз байгаад байна уу? Эсвэл Монголд үнэхээр бас ингээд тэн дээр асуудал байгаад байна уу? Тэр талаас та юу гэж боддог вэ? Яг Герман татвар өндөр харагддیں۔ Гэхдээ жишээлбэл одоо зөвхөн жишээ шүү. Сард 10,000 хүртэлх евроны цалинтай байдаг ч юм уу? Бизнесийн орлоготой ч байдаг юм уу? Тэд нар хамаагүй бага татвар төлнө. Бага татвар төлөхгүй. Хэрвээ жилд 10-аас доош явах юм бол ер нь татвараас чөлөөлчтэй. Тэгээд ингээд дээшээ яваад хахаар шатлалтай татвар явсаар байгаад одоо жишээлбэл 200,000 евроноос дээш гарах юм бол тэр дээш гарч байгаа хэсэгт нь 40% төлдөг ч юм уу. Тэгэхээр ингээд бага орлого дээр нь татвараас чөлөөлөөд ингээд нэмэх тус нь нэмэгцээр явж байгаад эцсийн дүндээ татврын ачаал гэж ирнэ шүү дээ. Тэр бол ер нь нэг 25-аас 30% л байгаа.
Манайд бол бага орлоготой байсан ч гэсэн нөөц төл нь 10% төлчихөж байгаа тийм. Яг гэвэл орлогынхаа ихэнх хэсгийг зарлах бол гаргаж байгаа. Хүн амын орлогын албан татвар төлж байна, нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Тэр манайд бол бодит татврын ачаал бол маш өндөр. Ялангуяа уул уурхайн салбарт бол их өндөр байдаг. Тэгээд манай салбарын яг ер нь ихэнх салбарын сайд дарга нартай уулзаад гишүүдтэй уулзаад энэ салбар ингээд дэмжиж өгөөч гэж хэлдэг. Яг хоёр шалтгаантай болов гэж боддог. Үнэхээр болохгүй байна те. Тэр хууль дүрм журм нийцэхгүй байна. Та тэрнтэй бол санал нэг үнэхээр болохгүй байна гэж үзэж байна уу? Манайхан ингээд нэг уг нь бол хуулиар зохицуулаагүй юм зөвшөөрдөг зарчимтай байхгүй. Манайд тэр хуулиар зохицуулаагүй юм хийснээс болж маш олон хүмүүс хэрэгт орж ирдэг учраас энийг нэг тодорхой болгодог гэж, хуулиар тодорхой болгодог гэж. Хоёрдугаар манай хамгийн том асуудал бол санхүүжилт байгаа. Бусад орнуудад бол хөрөнгийн бирж дээр гараад хувьцаа гаргаад мөнгө олчихно. Зүгээр санаагаа зарна шүү дээ. Юу ч байхгүй. Зүгээр санаагаа зараад санаагаараа хувьцаа эсвэл бонд гаргаж болно. Хувьцаа гаргах юм бол хувь эзэмшлээ тэр хувьцаа эзэмшигчдээр шилжүүлнэ гэсэн үг. Бонд гаргавал ашигтай бол тэр үз, ашиггүй бол тэр үз. За банкнаас зээл авч байгаа хүн маш бага. Барьцаа үзүүлэлт багтай, хугацаа нь урт байгаа. Тэгэхээр ер нь манай бүх салбарын нэг тийм л юм ярьдаг. Хууль эрх зүйн орчныг тодорхой болгодог гэж. Бид нар яах ингээд бизнес хийх юм уу хийхгүй. Хэрэгт орох юм уу орохгүй. Хоёрдугаар энэ зээл олдохгүй байна. Бид нар эсвэл хувьцаагаа гаргах гэхээр болохгүй байна. Хөрөнгийн бирж ажиллахгүй. Иймэрхүү нийтлэг бэрхшээлүүд байдаг. Сүүлийн үед бол нөгөө сайн хүн олдохгүй байна гэсэн бэрхшээл их ярддаг болчихдог. Хүний нөөцийн бодлогоо алдчихад байна шүү дээ гэсэн юм их ярддаг л та. Тий, одоо ер нь эргэн тойронд бизнес хийж байгаа залуучууд найз нөхдөд ингээ харахад хүний нөөц төр л айгүй их. Тий. Хамгийн л баг бусдаар нөгөө бизнес модель нь өөрөө яваад идэг. Яг хүний нөөц хамгийн чухал бөгөөд тэрэн дээр яг нийтээр айгүй дутагдaltaй байна. Тий. Гэсэн. Энэ манай өрсөлдөх чадрын тайлан дээр хүртэл энэ асуудал яг гардаг. Яг сонирхолтой энэ чинь 65 орнд хэрэгжиж байгаа. Тэгэд улс болгон яг нэг стандартаар бизнес эрхлэгчнээс санал асуулга аваад индекс зүйлж байгаа. Тэгэхээр манай энэ өрсөлдөх чадрын тайлан дээр манай улс ингээд байнга хойгоор яваад байгаагийн бас нэг шалтгаан бол энэ одоо мисмач гэж хэлээд байгаа. Одоо үл цохилдох гэх юм уу та. Нэг талдаа маш олон оюутнуудыг төгсгөөд байдаг. Жилд хэдэн мянган төгсөж чинь те. 60 мянгаыг төгсгдөг байна уу та. Тэгээд нөгөө техник тусгай мэрэгжлийн сургуулиудад бодох юм бол 40 мянга, 100 мянган оюутан хөдөлмөрийн зах зээлд орж ийн л та залуу хүмүүс. Нөгөө талд нь яг ажлын байрууд байгаад байдаг. Цалин багтай, баталгаа багтай. Эсвэл тэгээд манай төгсөгчнөр маш их гологдож байна. Ажил олгогчтой. Тэгээ эн чинь юу гэж нөхөр бид нэр үндэснийхээ хувьд өрсөлдөх чадвар муутай байгааг нь хамгийн тод жишээ. Тэгээ бид нар тэр сайхан харин сайхан залуучуудаа ингээд үржиж штэ цагийг. Цаг бол тийм. Тэгэхээр ерөөсө бүх үндэсний өмнө цаг бол ижилхэн байгаа штэ. 24 цаг тийм ээ. Тэр энэ цагийг залуучууд нь хэр үр ашигтай өнгөрүүлж чадчихсан чинь цаана л нөгөө үндэсний өрсөлдөх чадвар яваад байгаа юм л да. Тийм байна. Гэхдээ таны хэлдгээр тэр тийм учраас мисмач гаргахгүйгээр тийм энэ бас тэгэхээр одоо яг хоёулынгийнхэн түрүү яриад байгаа зайлсхийх хэвээр төрчин оролцох хэвээр шүү. Одоо жишээ нь ядаж тэр хүмүүс нэг юм хинт өгдөг баймаар шүү дээ. 10 жил төгсөнгүүт за одоо тэдэн хүн ажлын байран дээр энэ салбарт тэдэн одоо ажилтны дутагдaltaй байна. Энэ салбар бол ийм илүүдэлтэй байна ч гэдэг юм уу тий. Тэнгүүд бас нөгөө баримжаа авч тэгээд ирээдүйд бас мэдээ залуучуудаас өөрснөө судлах хэрэгтэй байх л та тий. Ирээдүйд 10 жилийн дараа одоо ямар хуу болох тийм бусад прогноз энэ төрөй харж юм уу тий. Ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ энэ Германд бол тийм прогноз байн гарч идэм бил. Бүр тусдаа төрийн агентлаг байгаа. Тэгээд оюутнууд маш хямдралтай зээл авч болдог. Цалингийнхаа бага хөрөнгө төлөв дуусгацдаг ийм хөнгөлөлтөй зээлүүд өгдөг. Тэр зээлээ олохдоо заавал ирээдүйн юу харуулдаг. Одоо хөдөлмөрийн зах зээл ийм байхаар биш шүү. Ийм мэрэгжил эзэмшүүл ажил олдох боломж тэдтэй хувьтай байна. Гэхдээ мэдээж та өөрөө эрсдлээ өөрнө. Тэгээ хамгийн гол нь өөрөө суралцж сур. Ажлын байранд битгий найд. Одоо entrepreneur гэдэг байгаа те. Бизнесээс эрсдлээс бизнес үүсгдэг. Тим соёл сурах талаар маш их анхаардаг болчиход байгаа. Одоо Сингапур, Хонконг те. Мэдээж ажлын байртай болох нь зөв. Гэхдээ нөгөө тал нь хэрвээ ажлын байр олдохгүй бол та өөрөө бизнес хийгээд явах чадвартай болоод төгсөлтэй байх хэрэгтэй болох хэрэгтэй л юм байна тий. Тэгэхээр манай үндэстэн ч гэсэн энэ дээр хоцрол байгаа байхгүй. Энэ дээр яг дараагийн нэвтрүүлэгтэр яг энэ чиглэлээр одоо салбарын ч юм уу мэрэгжлийн хүмүүсийг тийм байна оруулж ирсэн дэрийг бас яг дараад нь энэ дээр хоёлоо ингээд
амлалт өгье. Одоо манай үзэгчид бол энэ талаар дараад нь их сонирхолтой яриа сонсохоор байна. Энэ бол үнэхээр тулгымцсан асуудал байна. За би танаас нэг юм асуучих. Гэрийн даалгавраа хэр хийсэн гэд. Энэ өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд индексийг одоо эренбилж штэ. Гарахын тулд одоо хэр их хэмжээний үзүүлэлтүүдийг ашиглаж байна. Хэдэн үзүүлэлт ашиглаж байна? 7 үзүүлэлт байсан уу? Нийт үзүүлэлтийн тоо. Одоо бүр нийт задарч байгаа үзүүлэлтийн тоо. Тэрийг мэдээгүй шүү. Мэдээгүй. За тэгвэл дараад нь та тэрийг бас яг ингээд одоо яг хоёлаа ингээд бас жоохон сэдвээсээ би ингээд таныг дагуулад хадуураад явчих шиг байна. Ингэж бодож байна. За өрсөлдөх чадвар ямар чухлыг үзэгчд маань бас ойлгосон баг тий. Тэнгүүд өрсөлдөх чадварыг яаж гаргадیں۔ Одоо энэ гаргаж байгаа одоо Швейцарын сургуулаа бас та танилцуулаад тэгээ дээрэс нь бас ямар 60 эдэн оронд авж जैन тий. Тэрээр тэргүүлж байгаа нь юу байна гэдгийг бас үзэгчдтэй буюу надад та бас танилцуулаад өгч. Өрсөлдөх чадвар. Тий. Ер нь бол анх энэ өрсөлдөх чадварыг гаргахдаа 2010 онд эхэлсэн санаачлал л та. Яг бидэртээ ижил төстэй 10 хэдэн цөөхөн орныг зориулж аваад зөвхөн Монголын өрсөлдөх чадварыг тайлан гэж гаргадаг гэсэн. Тэр нь болохоор Чили, Казахстан гэдэг одоо бидэртээ төстэй Ботсван гэдэг. Төстэй гэдэг нь хүн ам, газар нутаг эсвэл ер нь эдийн засгийн байдлаар энэ улсууд бол их бүгд манайхан чи хуучин Монгол улс бол хөдөө аж ахуй орн гэж ярьдаг байсан шүү дээ. Эдийн засгийн дийлэнх нь мал аж ахуй дээр тогтдог. Экспортын дийлэнх нь ноолурч гэдэг юм уу те. Одоо бол манай эдийн засгч уул уурхаа дээр суурилсан, эрдэс баялаг дээр суурилсан гэж байгаа. Товчхон хэлэхэд бол бид нар уул уурхаа үндэстэн болцсон. Уул уурхаагаас асар их хараад. Тэгэхээр яг энэ ижил төрлийн уул уурхаа улсуудыг харьцуулаад одоо энэ чинь баг 25 жилийн өмнө юм уу та. Биш sorry 15 жилийн өмнө биш үү. Уучлаарай 15 жилийн өмнө. Тэгээ энэ хооронд тэр улсуудтай харьцуулах анх бодолтой байсан. Гэвч энэ IMD гэдэг нь Швейцарын энэ судалгааны байгууллага маань өөрөө дэргэдээ юм дэлхийн өрсөлдөх чадварын төв гэдээ байгуулсан. Тэгээ энэ дээр бол одоо 60 хамгийн сүүлийн байдлаар бол 65 улс нэгдсэн байгаа. Тэгээд энэ 65 улс нэгдээд нэг стандартаар нэг ижил аргачлалаар хэмжинэ. Энэ төв бол одоо онлайн практикийн арга зүйгээр хангаад тэгээд ингээд олон улсын арга зүйгээр хэмжиж юм бол ямар давуу тал байдаг вэ гэхээр дотоодын байгууллагууд өрсөлдөх чадвараа хэмжих юм бол улс төр орчод идэг те. Сонгуулийн нөлөө орчод идэг. Энэ бол их боломж байхгүй. Тэгээ ерөнхийдөө 360 орчим үзүүлэлтүүдээр хэмжиж байгаа. Дотроо 4 бүлэгтэй байгаа. Та түрүүн хэлсэн 360 гаруй аргачлалаар үзүүлэлтээр хэмждэг тий. Тэгээд 4 бүлэгт хуваадаг гэсэн. Тэр 4 бүлгийн бас юу гэдэг вэ? Хамгийн том бүлэг нь бол эдийн засгийн тамирт тэнхээ байгаа. Тэгээд эдийн засгийн тамирт тэнхээ гэдэг тэр юу ярьж нөхөр тухайн үндэсний эдийн засаг нь одоо хэр хурдтай өсөж хөгжиж байна. Манай монголчууд ярьдэн ш та нуур амгалан бол нуус амгалан гэдэг. Тэгэхээр тэр эдийн засгийн ерөнхий түвшин дээшилж явах юм бол тэн дээр байгаа бизнесийн өрхийн аж ахуйнууд дээшилж идэг гэж үздэг. Тийм учраас эхнийх нь эдийн засгийн тамирт тэнхээ байгаа. Хоёр дахь нь бол бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа байгаа. Тэгэхээр бүх бизнесийн байгууллагууд бол нөөц нөгөөгдсөн байгаа тийм цаг хугацаа бүгдэнд нь 7 хоног хоногийн 24 цаг бүгдэнд нь ижлэхэн байгаа. За бүгд хүн ажилтуулж байгаа. Бүгд ямар нэгэн түүхийг ашиглаж байгаа. Тэгээд тэрүүгээрээ хэн илүү их ашиг хийж чадчихна гэдгээр өршөлдөж байгаа. Одоо жишээлбэл үндэстэн дотроо өршөлдөж байна. Тэгээд гадагшаа дэлхийд өршөлдөж байна. Дэлхий дээр. За гуравт нь болохоор дид бүтц байгаа. Дид бүтц гэдэг маань одоо хамгийн энгийнээр хэлээд зам нь хэрэг. Төмөр замын одоо сүлжээ нь хэрэг. Тог захилгаанаар хангах боломж нь хэрэг. Ер нь тог нь тэгээ байнга тасраад идэв юм уу, тасардаг юм. Үн хэрэг, интернет хэрэг ингээд улс орны дэржигтэй дид бүтц бүгд орж байгаа. Яг сонирхолтой тоолоход би сүүлд нь дараад нь хоёулаа нэг өөр нэвтрүүлгээр яригдах бах. Жишээлбэл манайх ингээд нүүрсээ хятад руу зүүгээд нь шүү дээ. Одоо гол орлого, экспортын орлого болж байгаа. Зэсээ бас зөөж байна. Манайх ачааны машинаар зөөж байна. Тэгэхээр одоо тэр нэг 200 гаруй километр зөөхийн тулд тоон тутам 15-аас 20 доллар зарцуулдаг. Гэтэл манай өрсөлдөгч Индонез, Австрали, Чили гэдэг улсууд байна шүү дээ. Эдгээр далаагаар тээж авчирдаг. Тэгэхээр тоон тутамд нь үсрээл $8 байгаа байхгүй. Хэд дахин юм бэ?
За манай боловсруулах үйлдвэрүүд одоо хойд хөрштэй өрсөлдөж байна гэж бодъё л доо. Тэр манай үйлдвэрүүд 1 кВт цаг тутамд нэг 8-аас 11 цент төлж байгаа. Хойд хөршт бол 3 цент л төлж байгаа. Тэр хинийх нь одоо өрсөлдөх чадвар сайн байх уу гэдэг. Тэр энэ дээр бол дараад нь сонирхолтой зүйлсийг ярих боломжтой. Яаж бид нар одоо хоёр хөрштөйг өрсөлдөх юм гэдэг тэр бол нэг юм тог захирлагын замын асуудал байт юм. Тэгээ наад зах нь бид нэр тээврийн хямдхан байдлаар жиж манайд бол тээвэр асар үнэтэй. За дөрөвт нь бол засаглалын үр ашиг байгаа. Энэ засаглалын үр ашиг гэдэгт тухайн үндэстэн дотор бизнес хийж байгаа хүмүүс одоо төрөөсөө хэрэг үйлчлэгээ авч чадчих. Одоо бизнесийн татвар төлж шүү дээ. Тэрнийхээ хэрээр боловсралтай ажиллах хүчин олж авч чадчихна үгүй юу? Ажилчны эрүүл байж чадчихна үгүй юу? За иргэн хүний хувьд одоо шудраг шүүлгэж чадчихна үгүй юу? Эрхээ хамгаалуулж чадчихна үгүй юу? Гадагшаа явлаа гэхэд паспорт нь хурдан гардаг. Бусад улсууд дээр очиод ингээд хил дээрс нь буцаад ирдэггүй байх. Энэ хүртэл орж байгаа засаглал гэдэг. Тэр эдгээр маань цаашаа маш сонирхолтой задарна. Тэгээ одоо өнөөдөр хоёлоо бүгдийг ярьж амжихгүй учраас дараагийн нэвтрүүлгүүд дээр энийг ингээд задлаад. Одоо 360 гаруй гэсэн та тэгэнгүүт 4 бүлэгт хуваагдаж шүү дээ. Тэгээ тэр эдгээр нь одоо дөрөвдөө ойролцоо хуваагдах уу? Эсвэл одоо ингээд энэ бүлгийнх нь илүү олон судалгаан дээр байдаг гэх үү? Ерөнхийдөө дөрвөлээ ижлэгэн жиндар нь. Ижлэгэн жиндар тий. Одоо тэр эдийн засгийн тамир тэнэтэр бол ингээд задлах юм бол нэг 80 орчим дэд групп руу ингээд задарч болж байгаа. Тэр нь юу гэдэг вэ гэхээр олон улсын худалдаа хэр байна? Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэр татаж чадчихжээ? Хөдөлмөр эрхлэлт нь ямар байна? Инфляцны хэрийн гих зэрэг ингээд цаашаа задраад явж байгаа. Эдгээр бол нэлийн чухал үзүүлэлтүүд байдаг. За хоёрт нь тэр засаглал дээр бол тэр институт менежментийн тогтолцоо ямар байна? Одоо жишээлбэл манайхан дампуурлал гэдэг буруу яриа сурцсан. Инсолвенц гэж байгаа юм л да. Төлбөрийн чадваргүй болох гэдэг. Тэгээд одоо энэ Швед, Норвег гэдэг нөрслөх чадвар сайтай орнуудад компани дампуурлах шиг амрах юм байхгүй. Одоо төлбөрийн чадваргүй болох шиг амрах юм байхгүй. Тэгээд нөхөж олж байгаа тэр хөрөнгө оруулчаад тэр чинь төлбөрийн чадваргүй болж байгаа юм чинь ямар нэгэн байдлаар нөхөн олгор авна шүү дээ. Тэр нь 90% байдаг. Манай улсад бол 3-4 жил үргэлжилж байгаа. За тэгээд эргэж олж авч байгаа нь 10%тай. Тэгээ манайх аль хор дампууруулахгүй байлгаад байдаг байхгүй. Тэр нь соёлын том ялгаа гарч байгаа. Тэнд юу гэж үзэж байгаа нөхөр болохгүй юмтайгаа ноцолтол байна гэсэн. Компаниуд дампуурчгээ. Тэнд байгаа хүмүүс чинь дараагийнхаа шинэ салбар руу орно. Одоо хүний хайрс гуйждаг шигтэй ингээ хурдан гуйжж байгаа шүү дээ. Тийм байна. Манайх бол ингээ гуйжээд унах гадахт ингээл бариад байгаа байхгүй. Тийм байна тийм. Энд чинь өөрөө бас тийм нэг дампуурал гэдэг чинь бүр нэгэн болохгүй амьдрал үрж байгаа юм шиг л хүнд санагддаг ш тийм үг нь өөрөө тий одоо. Гэтэл сая Нобелийн шагналыг 3 эрдэмтэн авлаа эдийн засгийн ухаан дээр. Гуруула Шумпетерийн урсгалынхан байхгүй. Тэд нар юу гэдэг вэ гэхээр Шумпетер юугаар одоо алдарчсан байг бол бүтээл сүйтгэл гэсэн ойлголтоор алдарчсан байна. Компаниуд дампуурчгээ. Одоо ингээд 10 жилийн өмнөх дэлхийн хамгийн том 10 компанийг жагсаагаад үзээрэй. Өнөөдрийнхийг жагсаагаад үзээрэй. 100% өөрчлөгдсөн байна. Урд нь бол тийм газрын төсний том компаниуд, уулуурхаан том компаниуд байсан бол одоо бол дандаа IT-ийн компаниуд гараад ирсэн байна. За намайг байгуулахад Kodak гэдэг маш алдартай компани байсан. Одоо байхгүй дампуурч. Nokia гэдэг ямар мундаг компани байлаа байхгүй. Тэгэхээр энэ ингэж одоо засаглал маань шинэ компаниг, шинэ соёлыг, шинэ инновацийг яаж бүрдүүлж яах гэдэг дээр бол 3 дугаар бүлэг нэлээ чухал байгаа. За бизнесийн үр ашиг дээр бол ингээд менежерүүдийн тэр удирдах чадвар хэр байна? Бизнесийн орчин хэр байна? Хөдөлмөрийн зах зээл хэр байна? Ажлагчдын нь одоо хандлага ямар байна те? Энэ жишээ ороо явчихж байгаа юм л да. Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай, эрдэс баялагын нөөцөгтэй, зах зээлд ойр, мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар
энэ дотроос хандлага ба үнд зүйл гэсэн ийм дэд бүлэг байгаа. Тэр дотор бол одоо соёл, сэтгэлгээний үзүүлэлтүүдэд нэлээд анхаардаг. Энэ ингээд Европ гэхэд нэг твийг аваад үзье л да. Тэгэхээр умард хэсгийнх нь илүү протестант шишинтэй хүмүүс байдаг. Өмнөд хэсгийнх нь илүү католик шишинтэй хүмүүс байдаг. Протестантууд яадаг вэ гэхээр энэ байгаа насанд аль хор баяж, хураа, хоригдлуул тэгээд бусдад өглөг их өг гэсэн ийм одоо философитой байдаг. Өмнөд тийшээгээ болохоор илүү ингээд нэг олдох амьдралаа ийм илүү таатай өнгөрүүл те. Юмдаа ингээд юу байгаа юмдаа сэтгэл хангалуун бай, бусдаагаа хуваалц бити их шуна гэсэн иймэрхүү соёлны илүү дамгаалсан байдаг. Тэгээ сүмдэр очиод мөргөл үлд тийм ээ. Бурхныг ингээд шүтгээд тэр хойно бол заавал тийм сүм хийдвэл чухал биш. Өөрөө үнчээр хөдөлмөрлөөд баялаг бүтээж явах юм бол бурханд ойроо. Тийм ээ. Наад ч өстө бас аягүй сонио үнцэг. Би бас анх протестант дээр ингээд бас тэгж гайхажсэн. Яг бурхан шашны урсгал мөртлөө одоо ингээд илүү баяж гэдэгтэй. Одоо манай хан бол ингээд буддизмд ч юм уу те байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай, илүү юм бити шун гэж сургадаг шүү дээ. Гэхдээ одоогийн нийгэм чинь бас дээр үеэс өөр болчлоо л да. Хүн юмд шунахгүйгээр одоо эд баялагтай байхгүйгээр хүн өөрөө тав тухтай амьдарч чадхаа бас болчихж байна. Тэгэхээр мэдээж нөгөө тодорхой хэмжээний өөрөө эд төрөмж цуглуулж баян байх нь зөв юм аа гэдэгтээ би бас 100% санал нийлээд байгаа юм. Тэгээд ингээд харахад хүн өөрөө чинэлэг боломжтой байхаараа стресс багтай байхаараа эргээд нөгөө гимт хэрэг хийхгүй юм шиг байгаад байгаа. Тэгээд нөгөө харахаар бас гимт хэргийн хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг улсууд бол ядуу хөгжил буурай улсууд л их байдаг. Эргээд баян чинэлэг улсууд бол гимт хэргийн гаралт ч гэсэн маш бага байдаг юм шиг санагдсан. Тэгээ энэ дээр ингээд яг хийсвэр жишээ авч үзье хоёлоо. Европ Аз хоёрын дунд нэг хоёр улс байж гэж бодъё. Нэг нь Истланд гэдэг нэртэй, нөгөөх нь Вестланд гэдэг нэртэй. За, Вестландд нь 100 хүн амьдардаг, нөгөөх нь адилхан 100 хүн амьдардаг. Энэ Вестландын 100 хүнийх нь за 20 супер баячууд гэж үзье л да. Доллараар тэрбумтнууд. Нөгөө талд нь нэг долларын тэрбумтэн байхгүй. Харин эсрэгээрээ 20 нь одоо үгээгүй ядуу гэж бодъё л да. Тэгэхээр энэ хоёр улсын аль нь одоо илүү өршлөх чадвартай, ер нь татвар төлөвлөгдөг ч юм уу тийм ээ? Эсвэл одоо ингээд улс үндэстнээ батлан хамгаалах, хүмүүсээ боловсруулах шинэ одоо эм тариа бүтээх чадвар нь аль нь илүү байх вэ гэхээр мэдээж Вестланд тийм ээ. Тэгэхээр хүн өөрөө орлоготой байна, өндөр одоо баян чинэлэг байна гэдэг бол одоо бас яг нэг нүгэлэхэд хэцүү болчихж байгаа. Энэ бол бусад одоо давхрыгаа чирэх нэг тийм үнс болчихж байгаа юм л да. Тэгэхээр ер нь өрсөлдөх чадвар бол ер нь цаад утгаараа энийг судлаад байгаа юм. Тухайн үндэстэн дотроосоо одоо баян чинэлэг эрэгтэй хэрэг гаргаж ирж чадчихна. Тэд нар бусдыгаа яаж татчихээн те. Мэдээж одоо зарим улсууд бол байна л да нэг цөөхөн хідэн баячуудаа тэд нар ингээд төр бизнесээ бүгдийг худалдаж яваад бусдыгаа дээшээ гарах зам нь хаачдаг улсууд бол байна. Энэ бол өрсөлдөх чадварын муу жишээ. Бусад улсууд байна. Одоо ингээд төрүүлж баяжсан хүмүүс нь шин зах зээл нэгээд тийшээгээ ингээд бусдыгаа уриалаад дэлхийд өрсөлдөд явж идэг юм үндэснүүд ч байна л да. Одоо меценатууд, филантропист хүмүүс гэж хэлж болох юм. Тэгээ одоо би бас нэг юм уншиж ирсэн юм. Хүн ингээд 30 жил баян амьдрахаараа тэр хүн яг баян болдгийг гинэ. Сэтгэхүүгээрээ ч тэр юм үзэж харснараа эдэлж хэрглэж байгаагаараа ч тэр нэг тийм юм сэтгүүл дээрээс л уншиж ирсэн. Тэнгүүд эргээд харахад Монголд одоо яг 30 жил баян байсан хүмүүс бас тун ховор баха тий. 95 оноос хойш одоо 95 он гэхтэл тэр хүн үжээ ингээд бусдаасаа нийгмээсээ тасарсан баян байж иж одоо нэг 30 жилийг болох ёстой болчиход байна шүү дээ. Тэгэхээр яг хуу нийгэмд меценатууд, филантропистуудын одоо өр нөлөө мэдээж маш их. Тэнгүүд Монголд одоо л дөнгөж тэр үе гарч ирж эхэлж байгаа мó да гэж би бас хараад байгаа. Тийм манад бас тийм яг ингээ баяжчаад одоо төрүүлж баялаг хуваарлчаад олцоод энийг одоо сайн үлсийн хандив буйны үлсээр хандивлж байгаа жишээнүүд байна л да. Тийм. Гэхдээ яг ийм Америк шиг ч юм уу Умард Европ шиг тийм соёл болж амжаагүй байна. Америкийн жишээг авахад бол хамгийн анх ч одоо Рокфеллер байна те. Газрын тусыг стандартжуулаад асар их мөнгө олсон. Тэр мөнгөнийхөө ихэнх хэсгийг нь бол буйны үлс зориулсан.
Гэхдээ ингээд хүмүүс тараагаад өгчөөгүй. Том номын сан, их сургууль байгуулсан. За Карнеги байна. Бас уул уурхаагаар баяжсан санагдтiin. Тэгээд тэр мөнгөө ер нь бүгдийн шахуу буйны улсад өгсөн. За бидний хамгийн сайн мэддэг Нобелийн шагнал гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэр Нобель гэж хүн өөрөө бас л уул уурхаа зориулсан эсрэг бодис үйлдвэрлээд асар их баяжсан. Тэрүүгээр шинжлэх ухааныг санхүүжүүлдэг. Шинжлэх ухааны олдыг санхүүжүүлдэг. Гарамгаа одоо олд хийсэн хүмүүст бол ингээд шагнал өгөөд дагалдуулаад сая доллар өгчдөг тийм. Тэр хүмүүс бас нөгөө юуг нь мэдээд байна. Халамж хэлбэрээр өөрийнхөө өрнгийг тараачихгүй шүү дээ. Тэгээ яг нөгөө одоо шинжлэх ухаанд илүү хөрөнгө оруулалт хийж байна. Боловсролын салбарт илүү хөрөнгө оруулалт хийж байна тий. Одоо бас манайхан дунд эхний хэлж мэдээж манайхан ч бас тэр хэмжээний баян биш учраас ингээ харж байгаа бас спортын салбарт мэрсэр хүмүүс хөрөнгө оруулалт хийдэг болчлоо. Урлагийн салбарт мэрсэр хүмүүс хөрөнгө оруулалт хийдэг болчлоо. Гой гой аренанууд бас барьж гин тий. За эргээд бас урлаг руугаа, кино урлаг руугаа, үндэсний урлаг руугаа энэ төр бас мөнгө хийж гин. Энд дэр бас баярлаад байгаа. Тэгээд яг таны дөрөв хэлсэнчлэн энэ соёл болж дэлгэрээд өшөө олон хүмүүс л яг энүүгээр ингэж нийгэмдээ маш зөв хөрөнгө оруулалт хийдэг байгаасаа гэж бас хүсэж байна л да. Одоо энэ Билл Гейтс, Мелинда Гейтс санал бид нар бүгд мэднэ шүү дээ тий. Warren Buffett гэл тэд нар бол ингээд сан байгуулчаад тэрүүрээ дамжуулаад илүү тийм хөгжиж байгаа орнуудад тэл харж байхад тийм эрүүл мэндийн салбарт нь гэхдээ зүгээр тараачихгүй байгаа. Тэнд эмчийн бэлтгэх, тэнд тоног төхөөрөмжөнд бэлтгэх. Аль хоор нөгөө нэг хүн загас өхөр уург гэдэг шиг те. Тэр мөнгийг авсан хүн зүгээр идэж уугаа те нэг удаагийнхаа ингээ өсгөлэн дарах нь бол чухал биш. Харин цаашаа тэр салбараа өөртөө томруулад магадгүй өөртөө дараад нь филантропист болохоор байдаг ч юм уу те. За өрсөлдөх чадвар гэдэг ерхий нэг ойлголттой болчлаа. За Монгол улс яг ийм хэмжээнд явж байгаа мэн гэдгээ бид нэр энэ дөрвөн бүлэгт хуваагаа тий 360 гаруй аргачлал үзүүлэлтүүдээр ингээд гаргаж ирээд цаашаа шийдэл нь ямар байх вэ? Одоо Монгол улс хөгжихийн тулд тий илүү болоод одоо нэг яг таны түрүүн хэлсэнчлэн ард иргэд нь илүү аз жаргалтай, чинэлэг, бизнес нь илүү масштаб нь том тий ингээд тэгээд дээрэс нь ингээд яг энэ үзүүлэлтүүдтэй нийцээд лаг улс урагшаа алхахын тулд одоо яг хаанаас яаж явах зүйтэй гэж та харж байна. Энэ дээр бол салбар болгон өөр ингэсэн онцлогтой. Тэр дараагийн нэвтрүүлгүүдээр салбараас тэр тэргүүний манлайлагчдын ч юм уу эсвэл ингээд имийг томоор харж чаддаг, холцдог чаддаг хүмүүсийг авчираад салбараас нь асуух хэрэгтэй. Зүгээр яг үндэстэн гэдэг утгаараа ингээ харах юм бол яг зөв миний хувийн бодлоор бол бид нар нэг тийм хөгжлийн философитол болмор юм шиг санагдтыг. Тэр нь цаана бол сэтгэлгээ яваад байна л да. Одоо та түрүүн бас хэллээ те. Одоо манай шашин бол жишээлбэл ингээд байгаад сэтгэл хана гэж хэлдэг шүү дээ. Энийг хүртэл яаж өөрчлөх үү гэдгээс эхэлнэ л дээ. Яаж одоо мөнгө хийх нь нүгэл биш гэдгийг ойлгуулж эхэлнэ гэдгээс эхэлнэ. За хоёрдугаар тийм өрсөлдөх чадвараар хөгжсөн улсуудыг хараад тахад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг маш их татаж чадсан байдаг. Ерөөсөө энийг татъя. Одоо Трамп яагаад энэ тариф тавиад байна гэхээр та нар Америкийн хилийн цаана үйлдвэр барьж болно. Тэгэх юм бол тэнд үйлдвэрсэн юм а манай хэлээр оруулж ирэх юм бол 50% тариф төлнө. Манай Америк дотор үйлдвэр оруулаад ирээ. Тэгэх юм бол татвар авахгүй. Энэ тариф бас зүгтнаад тарифын бүсийн дотор ороод ирэх гэдэг чинь. Тэгэхээр энэ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татдаг сэтгэлгээ маш чухал. Одоо Хятадын Ши Жинпин гэдэг мундаг том дарга байна шүү дээ. Нөхөрч мөл багтаа бас л хэлмэгдэж зовж явсан тий аав нь хэлмэгдсэн. Уулын агууд өссөн гэж ярьдаг тийм ээ. Тэгээд нэг жижиг тосхноос эхэлсэн байгаа юм. Тэр Шанхай хажуутлын тосгон би одоо нэрийг сайн мэдэхгүй байна. Бас л нэг Хятад нэртэй тий. Тэгээд тэндээсээ Фужо хөлөө нэг Мууж улсын захирагч болж томорсон. Ерөөсөө нууц нь эхлээд Тайваны хөрөнгө оруулалтыг татсан байна. Дараад нь Японы хөрөнгө оруулалтыг татсан байна. Тэгээд тэр Мууж улсаа маш хурдан өсгөж чадсан. Тэгээ Хятадын тэр мууж улсуудын
дарга нар хоорондоос өрсөлдөж байгаа. Юугаар өрсөлдөж байгаа нөхөр хин их ажлын байр бий болгож чадсан бэ? Тэр ажлын байрны цаана хөрөнгө оруулалт л байгаа байхгүй. Тэгээд харж байхад одоо Өмнөд Солонгос эдрийг харж байхад хятадч тэр гадны шууд хөрөнгө оруулалтыг оруулж ирлээ. Зөрүүлээд экспортоор. Тэрийг урих стратеги гэж байгаа. Одоо хөрөнгө оруулалтын үед. Нөгөө талдаа болохоор довтлох стратеги гэж байгаа. Экспорт руу бүхнийг гаргах. Өмнөд Америк яагаад ингэж маш их баян шүү дээ. Хүн амн ус харьцангуй боловсролтой, цаг уурын маш таатай нөхцөл байдаг. Далаад гарцтай. Яагаад ингэж хоцроод байна нөхөр Өмнөд Америк болохоор илүү нэг тийм жоохон социалист талтай бодлого явуулдаг. Тэгээд хэтэрхий дотоод зах зээлийг хамгаалдаг. Тэгэхээр нөгөө компаниуд нь бөөцөлөгдөд дэлхийн дээр гараад өрсөлдөх чадваргүй болчихдог. Тэгээ ерөөсөө импортыг орлон л гэж үздэг байдаг. Энийн тулд маш их зээл авдаг. Тусламж авдаг. Дотооддоо үйлдвэрлэл, дотооддоо хангал гэдэг. Тийм. Бид нар тусламж өгөөч, зээл өгөөч л гэдэг. Бид нар одоо ингээд дотооддоо ажлын байр хамгаалахын тулд дотооддоо үйлдвэрлэнэ. Хятад, Өмнөд Солонгос, Япон эдгээр шал тэд нар зөвлөж маш хэцүү байсан дайны дараа тийм ээ. Манайд хөрөнгө оруулаач. Зээл хэрэггүй, тусламж хэрэггүй. Тэрний оронд манай бүтээгдэхүүнийг аваад өгөөч. Бид нар танаад тийм экспорт хийгээд. Тэгэхээр энэ хандлагын хоёр том ялгаа байз. Энэ маань хүртэл өөрөө ингээд цаанаа бол өрсөлдөх чадвар болчиход байгаа юм л да. Тэгэхээр манай улс болохоор миний бодлоор бол импортыг орлоно, за зээл хэмжээр явна бол их л удаан явлаа. Одоо бол бид нар гадаадын шууд хөрөнгө оруулалтад чөлөөтэй зоригтой нэмэр байгаа юм. Одоо гадаадын хөрөнгө оруулалт орж ирж манай төвөрөг чангарна. Маш их ноу хав орж ирнэ, ажлын байр олнод бий болно. Тэгээ бид нар гадагшаа экспортлдог болох хэрэгтэй. Энэ ерөнхий том дүр зургаар бол би тэгж харддаг. Яг манайд бол давуу тал байна. Залуучуудын орон, бусад улсууд бол их хурдтай өгшөрч шүү дээ. Нөгөө нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүсийн тоон цөөрөд тэндээс авдаг хүмүүсийн тоо ихсэж байгаа. Манайд ирээдүйд тийм болох байх. Тэгээ одоохонд бол бид нар залуучуудын орон байна. Юм суралцах чадвар сайтай. Тэр эдгээрт бизнесийн эрхчлөлийг л олгомоор байгаа юм. Бизнесийн эрхчлэл. Тэгээ эдгээр маань бас бүх юмыг төрлөө ингээд дэше хараад байдгүй те. Өөрсдөө итгээд яаж гадагшаа гарах юм. Тэгээ тэр гадагшаа гарч байгаа бүх бизнесийг л бид нэр төрөнч бай, хувийн хвшлэнч бай, иргэний нийгэмч бай, эрдэнч бай дэмждэг юм соёлтой болж байна. Өрсөлдөх чадвар. Өрсөлдөх чадвар гэдгийг би одоо ингээд тантай холбогдол саяхнаас л мэддэг болж байгаа. Гадны бас жишээг харахад энэ 65 орн донд айгүй олон янз янзын байгууллагууд дороо харьяалтай, хажууд нь хамаарал бүх ингээ харьяалтай байдгийн байлээ. Монголд нөхцөл байдал нь ямар байна? Одоо гадны жишээнүүдээс бас ямар жишээ байна те? Тэгэхээр танд одоо хамгийн зөв зохистой гэж бодож байгаа нь бас юу байна? За манай улсад бол яг энэ өрсөлдөх чадрын төв байгуулагдаад 15 жил болж байна. Энэ бол одоо төрийн бас байгууллага. Санхүүжилтэн тусдаа төрөөс хамааралгүй аль хоорын олон улсын аргачлалаар энэ үзүүлэлтүүдээ гаргаад явахыг хичээдэг. Тэгээд аймагуудын өрсөлдөх чадварыг хийдэг болсон, дүүргүүдийн өрсөлдөх чадваруудыг хийдэг болсон. Ийм тусдаа бие даасан төв байгаа. Бусад улсуудын хувьд бол ихэнх тохиолдолд бол эдийн засгийн хөгжлийн яамныхан дэр гэдэг байгаа юм. Эсвэл ихэнх улсад тийм өрсөлдөх чадрын консул гэж байгаа юм. Ерөнхийлөгч нь өөрөө тэргүүлдэг. Тэгээд ерөнхийлөгчийн сууж яагаад нөгөө салбарын сайдуудаа загнаа явуулдаг. Яг тэр тоо баримтыг хараад танах яагаад байгаа тийм. Бид нар хурдтай өгшилж шүү дээ. Бид нар бол нэг байраа нэг ганц хоёроор ингээд ахиулаад яваад байна л да. Гэтэл хангалттай байна. За бүр сонирхолтой жишээ бол одоо Кувейт байна л да. Бас л газрын тосоор манайх шиг одоо ганц түүхийн идээс самар шандирдаг. Тэн дээр болохоор энэ өрсөлдөх чадрын тайланг гаргадаг эрх бүхий сорын ганц байгуулга нь тентхийн авилгатай тэмцэх газар байна. Тэгээ ягаад авилгатай тэмцэх газар нь өрсөлдөх чадрын индексийг гаргаж байгаа тэгэхээр эдгээр ч өөртөө санал асуулга ичиж байгаа. Бизнесийнхнээс очиод асуу штэ. Ямар хүндрэл байна? Ирээдүй яах гээд байна? Хүн суртал хаана байна? Илүү нөө соён гэгэрүүлэх ажил руугаа яваад байгаа байхгүй. Тэгээ нөгөөдөл нь бизнесийн одоо яг энэ судалгаанд оролцож байгаа бизнесийн хэлнэ. Энэ дээр хүн сурталтай ингээ хацаад байна. Нөгөө авилгатай тэмцэх газар чинь бизнесийнхэнтэй биш, төрийнхэнтэй байлдаж байгаа. За тэгээд зорилго дэвшүүлж байгаа. За энэ бодлого нь болохгүй шүү. Энэ зээл нь болохгүй шүү. Яам болохгүй шүү. Тэгэхээр бусад орнууд бол маш их ач холбогдол өгдөг байх юм шүү дээ. Монголд бол бас нэг төрийн бус байгууллага яваад байна. Та яг нэг ингэж Монголд бас
ач холбогдол маш их өгдөг болохын тулд хаана очиж одоо хаана байвал хамгийн тохиромжтой гэж бодож байна. Аргачлалын хувьд одоо бол ингэж байжсэн зөв. Гэхдээ үнэхээр ингэж том далаацтай шуурхаа үр дүн гаргахыг гэвэл нэг бол ерөнхийлөгчийн дэргэд, нэг бол ерөнхий сайдын дэргэд юм уу эсвэл бүр доошлолоо гэхэд эдийн засгийн хөгжлийн сайдын дэргэд байвал зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Яагаад бол энэ одоо энэ чинь 15 жил асар их мэдээлэл цуглуулсан. Ер нь бусад улсууд яагаад яваад идэх юм байна? Яаж байраа ахиулаад идэв? Ямар улс нь ингээд энэ дотор ч ухарч байгаа улсууд ч байгаа. Энийг ингээд ойлгоод одоо бид нар дэлхий дээр өршөлдөж байна тийм ээ. Тэр засаглалын хувьд гэсэн бид нар өршөлдөж байгаа байхгүй юу? Энэгээр хэмжлээ. За ийм ахиц гарах боломж байна гэдгийг харлаа. Шаардлагатай бол хуулиндаа өөрчлөлт орууллаа, журамдаа өөрчлөлт орууллаа. Эсвэл хувийн хвшлтэд эрхийн өглөө. Ингээд үр дүнгийг хараад яваад аж болмоор юм шиг санагдаад байгаа. Эсвэл манай улс төрчид одоо их хурлын гишүүд ч юм уу сайд нар бодлого боловсруулдаг хүмүүс маань иймэрхүү нөрслөх чадварын тайланг өөрсдөө хараад за манай улсын давуу тал ийм байгаа юм шүү, сул тал ийм байгаа юм байна шүү гэдгийг бас хараад явжвал зүгээр гэдэг. Зүгээр нэг хоосон попрох биш одоо манай улс төрчдийн дунд ч бас тийм үзэгдэл айгүй их болчлоо. Яг ийм тоо баримт нотлоготой тий бид нар ийм яваа юм байна, эндээс ингэх ёстой юм байна гэдгээ яриул одоо тэр сонсож байгаа бидэнд ч ихсэн арай итгэл үнэмшилтэй байх гэдэг юм л та. Аймагуудын төвшөнд бол ашиглаа сурчаад байгаа юм л да. Тийм үү. Тэг ерөн сонгуул болохоор аймгийн засаг дарнаар асууж сурлаад яагаад манай хурчуу гэж манай төвийнхнээс асуудаг гэж хэлээ. Яагаад гэвэл энэ улс үндэсний төвшөнд гаргаж байгаас гадна аймагуудын төвшөнд бас арай илүү цөөхөн үзүүлэлтүүдээр аймагуудыг ингээд байр эзлүүлж байгаа. Тэгээд харж байхад ерөнхийдөө уул уурхайтай аймагуд л дээгүр байдаг л та. Тэгээ ижил нөхцөлтэй аймагуд байхад аль нь төрүүлж яваад байраа ахиулаад нэхэр тэр чинь бас нэг тийм тухайн одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ч юм уу засаг даргын ч юм уу усгай самбаас харагдаж байна. Эсвэл тэнд том бизнес нүүж очдог ч юм уу тийм ээ. Тэгээ энэ байдлаар бол аймагуд бол өөрсдийнхөө дөрвүүд ч юм өөрсдийнхөө давуу сул талыг хараад тухайн одоо орон нутгийн төвшөнд юу хийж чадах вэ гэдгээ тодорхойлох боломжтой. Яг та нэг аймагуд гэдээ ярьлаа шүү дээ. Би бас яг ингэж бодоод байгаа байхгүй юу. Аймагуудын өрсөлдөх чадрын судалгаан дээр үндэслэж дараа жилийн тэр аймгийн төсвийг тавьж өгмөр байна. Тэгээ одоо 21 аймагаас энд хоцрогдолтой энэ хамгийн их хоцрогдолтой аймаг нь энэ байна гэвэл тэн дээрээ төсөв нь илүү тавигддаг ч юм уу. Тэгэхгүй бол одоо бол Монголд харагдж байгаа нийтлэг жишээ бол одоо төр аль аймгийнхан барьж ин тийшээ хөрөнгө оруулалт хамаагүй их байгаад байдаг. Сүүлийн хэдэн жил бол одоо жишээ нь хинтээ рүү маш их хөрөнгө оруулалт хийгдлээ гэдэг шиг тийм. Тэгэхдээ тэрийг бол би айгүй буруу тогтолцоол гэж хараад байгаа юм. Яг энэ өрсөлдөгч аль аймгийн хоцрогдол хамгийн энэ дөрөв нь тийшээгээ бид нэр хөрөнгө оруулалтаа хийж иж иргэн бүр тэгшэрхтээ одоо төрөөсөө халамж авах хэрэгтэй шүү дээ. Одоо юу гэдэг төрөөсөө одоо төр иргэн бүрт энэ тэнцүү үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. Тэгэнгүүт нэг улс төрчийг дагаад тэр нь ингээд харьцангуй өөр байж болохгүй гэж бодож байна л та. Та энэ тал дээр яг юу гэж бодож байна? Тийм. Нэг бол одоо ингээд татвар төлөгчдийн мөнгөөр ч юм уу бид нар ингээд сан байгуулчих чинь тий. Та аймагуудад хуваарлж өгөхөр бол тэгш хуваарлах хэрэгтэй. Бүгдэнд нь за 21% байгаа л одоо хил амгүй. Гэтэл ингээд сүүлийн жилүүдийг хараад байхад ялангуяа сүүлийн 10 жилийг хараад байхад зарим аймагаас нь маш ихийг аваа, зарим аймагт нь маш ихийг өгөөд тэгээд цаана яг ямар зарчим яваад байгаа юм. Яг шудраг ёсны зарчим явж иж болно. Шудраг ёсны зарчим гэдэг чинь өөрөө заавал тэгштгэх зарчим биш. Шудраг ёсны зарчим бол одоо дотроо тохироод сайнд нь урамшуул маягаар өгж болно. Эсвэл одоо хоцорч байгаагаа гүйц төрүүлээ гэдээ илүү ихийг өгж иж болно. Тэр цаар философи нь ойлгомжтой байх хэрэгтэй. Тоглоомын дүрм ойлгомжтой байх хэрэгтэй. Манад одоо яаж нэхэр тэр төсөв батлах үеэр хэн бяртаа байна те. Одоо сайд нь том сайд, ерөнхий сайд, сангийн сайд. За тэгээд тэр их хурлын гишүүд дээр хідэн коноп цуглуулж чадах нь. Энэ л ингээ аймагуд руу хэд очихыг хуваарлаад ах шиг харагдаад байгаа юм. Яг нэг хэсэг манайх ингээ орон нутгийн хөгжлийн индекс, орон нутгийн хөгжлийн сангаар гаргаад ингээд индексжүүлээд тэрэнд нь хуваарлаж өгөх гэж үзсэн л дээ. Тэгээ сонгуул өгөхөд ирэхээр л энэ худлаа болчихдээ. Нөгөө л том улс төрчдийн одоо хин бертан амир руугаа тойрогтой төсөв батлуулаад байдаг. Тэгээ энэ ч өөр ингээд яг энэ үндэстэн гэдэг утгаараа бол маш хохиролтой л да. Бид нар өөрт байгаа нөөцөө маш буруу ашиглаж шít. Одоо хөдөөгийн суманд айгүй том сайхан сургууль байгаа хоосон шахав. Гэтэл хажууд нь одоо Кембрижийн хөтөлбөртэй сургууль барьна гэж хэлүүлж байгаа хэрэгтэй. Яасан гэж чинь энэ нөгөө намын улс төрч барьулсан сургуулаа одоо энэ намын улс төрч сургуулаа барих хэрэгтэй.
Гэтэл одоо манай захын дүүргийн гэр хороолууд дээр хүүхдүүд сургуулгүй 3 хэлжэр хичээлж шүү дээ. Тэр эн чинь өөрөө бид нар энэ төсвийн бодлого дээр засаглал дээр бид нар бол одоо маш буруу явж байна. Ийм ч учраас бид нар өрсөлдөх чадвараараа бусад улсаас очроод байгаагийн л нэг шинж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө яг ингээд эренбэлж сураагүй тийм. За эренбэлсэн ч гэсэн тэр цаанаа очиод төсөв хойрлох тэр ингээд нөгөө засаглалын процесс нь буруу учраас унчаад байна л да. Тэгэхээр нөгөө манайхан ч нөгөө сүүлийн үед нэг үг хэлэх дуртай болчиход байгаа шүү дээ. Хүн биш хууль засаглалт болох хэрэгтэй. Тэгвэл маань ч уг нь хөгжлийн хууль мөөл те төсөв хуваарлах хууль зөндөө байгаа боловч яг ингээд батлагдаад амьдрал дээр хэвчэгдэр болохоор бол хүн шидэт байгаа л да. За тэгээд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлэгт хамтарч ажиллахыг хүсэж байна. Тэгээд аль болохоор энэ өнөөдөр хэтэрхий одоо ерөнхий гэх юм уу та анхын шатны төвшөнд ярьлаа. Энийг цаашаа гүнзгийрүүлээд ярил одоо асар олон сэдв байгаа. Тэгэхээр энэ одоо миний нэг сул тал бол ярихтай муу дотроо бодож байгаа юм хүнд хүрэхтэй бас жоохон таарав. Одоо миний мэрэгжилчээ өөрөө эдийн засгийн тооцоо шинжилгээл хийдэг хүн. Та бол намайг бодох юм бол бас арай илүү одоо нүүр хагарсан гэх юм уу та. Тийм учраас дараагийн нэвтрүүлэг дээр ямар хүнийг урьж, ямар өнцгөөс яаж ярих уу гэдэг дээр одоо мэрэгжил арга зүйн тусалцаа өгөхийг хүсэж байна. Ингээд баярлалаа. За баярлалаа. Тэр энэ гоё нэвтрүүлэгт урьж оролцуулсан. Тэгээд хамтдаа өрсөлдөх чадварын ач холбогдлыг бас олонд түгээе. Тэгээд баярлалаа. За баярлалаа. Энийг ойлгож одоо хүлээж авсан баярлалаа. За. Эрхэм үзэгчдээ дэлхийд өрсөлдөх Монгол урайтай өрсөлдөх чадвар нэвтрүүлгийн маань анхны дугаар энэхүү өндөрлөж байна. Та бүхэн доор байгаа комент хэсэгт санал сэтгэлээ үлдээгээрэй. Бас ямар сэдвийг илүү сонирхож байна, аль сэдвээр хэнийг урьж оролцуулаасаа гэдэг ийм бодолтой байгаагаа хуваалцаарай. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай эрдэс баялагын нөөцөгтэй зах зээлд ойр мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар